шүү. Одоо ингээд та бүхэндээ номоо танилцуулъя. За юуны өмнө манай нэрт монголч эрдэмтэн Цэндийн Дамжин Сурангаан энэ Монголын уран зохиолын тоймын 1-р боттыг унших юм бол Монгол бичгийн дурсгалуудын тухай хамгийн анхан шатны уншихад амар хялбар мэдээлэлүүд байгаа. Монгол Улсын боловсролын их сургууль, хуучин нэрээр Багшийн их сургууль, Багшийн дээд сургуулийн одоо монгол хэлний тэнхимийг үндэслэгч гэж хэлж болохоор Надмид багш гэж алдартай багш байсан. Би одоо энэ хүнээр Монгол бичгийн хичээл заалгасандаа одоо өөртөө бахархаж явдаг Надмид багшаараа. Тэгээ энэ Надмид багшийн энэ Монгол бичгийн хэл ба авиа зүүн онолын асуудлууд гэж энэ ном дээр одоо Монгол бичгийн зөвхөн монгол бичгтүүдийг дөрвөлжин бичгийн дурсгалуудын тухай бас их сургуулийн оюутнуудад нэг лекц маягаар бичсэн ном байгаа энэ. Тийм учраас бас уншихад тэгээд нэг хялбар ингээд лекц яг багшийн лекц сонсож байгаа юм шиг ингэж бичигдсэн юм ном байт юм. Монгол бичгийнх нь тэр хуулбарыг нь тавьчихсан хараад тэгээд дагаад уншиг гэвэл энэ өвөр Монголын эрдэмтэн Дов гэж хүний уйгуржин Монгол үсгийн дурсгалт бичгүүд гэдэг энэ ном бол их сонирхолтой. Энэ бол хамгийн чухал юм нь энэ нэлээд сайн гэрэл зурагтай. За тэгээд нэлээд цааш нь гүнзгийрүүлээд судлая гэж үзвэл эрдэм шилгээний томоохон бүтээлүүд бас зүгээр байх. За хамгийн даацтай одоо бүх хамгийн сүүлийн үед гарсан хамгийн бүрэн гэж хэлж болохоор тийм ээ Монгол бичгийн дурсгалуудыг багтаасан энэ ном бол энэ манай академич Төмөртөгөө багш бас миний багш энэ Төмөртөгөө багш өөрийн шав цэцэг дарын хамт ингэж бүтээсэн энэ Mongolian Monuments in Uyghur Mongolian Script гэсэн 13-аас 14-р зуун гэсэн давхар гарчигтай. Тэгээд галигтай. Тэгээд бүх хамгийн сүүлийн хамгийн цогц бүтээл бол энэ. За мөн тэр үеийн бичгийн дурсгалын хэл зүүн онцлог, авиа зүү хэл зүү, үг зүүн тогтолцоо ямар байсныг үзье гэх юм бол энэ Монгол Улсын их сургуулийн багш Заяабаатар багшийн энэ 13-аас 14-р зууны Монгол бичгийн дурсгалын авиа зүү, үг зүүн тогтолцоо гэсэн энэ номыг давшруулан үзье гэсэн оюутнууд бол энэ номыг үзэхэд бол их зүгээр. Манай үзэгчид сонссон байх миний ярьж байгаа энэ нэвтрүүлгүүдээр бол Клевис Мостерт нар ингэж бичсэн. Клевис Мостерт нарын судалгаа бол хамгийн чухал судалгаа гэдэг их олон бичгийн дурсгалын талаар ингэж ярьсан. Тэр Клевис гэж алдартай эрдэмтэн бол Harvard Journal of Asiatic Studies гэсэн HJAS гэж тавьчилдаг. Энэ сэтгүүлийн эрхлэгчдийн нэг байсан. Тэгээд ихэнх чухал бүтээлүүд нь энэ сэтгүүлүүд дээр байгаа. Нэг 40-од оноос ахуулаад нэг 50-ад оны дунд 50-ад оны сүүл 60-ад оны хүртэлх энэ HJS сэтгүүлийн баг дугаар болгон дээр нь монгол бичгийн холбогдлолтой маш сонирхолтой дурсгалууд байдаг. Тэгээд энэ дурсгалууд нь бүгдээрээ тийм гадигтайгаа бас гэрэл зурагтайгаа их нарийн дэлгэрэнгүй байдаг. За жишээлх юм бол одоо энэ дугаарыг ганцхан энэ дугаарыг ингээд аваад үзэхэд энэ бидний өмнө ярьсан нөгөө сулхарнайн тууж байна тийм ээ. Сулхарнайн тууж ингээд гэрэл зурагтайгаа ингээд галигтайгаа маш нарийн тайлбартай. Клевис Мостерт нарын судалгаа бол үнэхээр гайхамшигтай. Үнэхээр их нарийн судалж бүх үг болгоных нь утга учирыг нарийн тайлсан байдаг. Тийм учраас энэ сэтгүүлийг авч үзэх юм бол зөвхөн бидний ярьсан энэ 10 бичиг төдийгөө цаашаа дэх олон сонирхолтой бичгийн учир утгыг тайлж бас чадах юм аа. За ийм ном бусад олон ном байгаа. Эдгээр номыг та уншигчид үзэгчид та бүхэн үргэлжлүүлэн үзэж Монгол бичгийнхээ гайхамшигыг мэдэрч Монгол бичгээ илүү сайн сурж үүнийхээ үндсэн дээр Монгол үүх дүүхээ Монгол соёлоо илүү сайн судлаа.